За сайн байцгаана бүгдээрээ. Өнөөдрийн хичээлээр бид Shape Layer-ээр анимашн хийж сурахын тулд Shape Layer-ийн талаарх бүтэц болон хэрхэн дүрс үсгдэг, хэрхэн загварчилдаг талаар үзэх болно. За тэгэхээр Shape Layer-ыг бид нэр хэрэглүүрүүдийн хэсгийн энэ shape үүсгдэг хэсгээс бол шууд зурж үүсгэх боломжтой байж байгаа. За энэ гарны команд нь Q үсгээр дарж гарна. За энд байж байгаа энэ 5 дүрс нь болох юм бол Shape Layer-ээр үүсгэж болох одоо үндсэн 5 дүрс байж байгаа. Дүрс гэдэг нь After Effects-ээс урьдчилан бэлдсэн тодорхой утгуудыг зааж өгсөн нэг хэлбэр байж байгаа. Бид нэр утгуудыг нь өөрчилснөөр тухайн хэлбэрийн янз бүрийн тохиргоонуудыг өөрчлөөд өөр харагдцтай болох боломжтой гэсэн үг. За мөн бид нэр Shape Layer-ыг Shape зурдаг энэ pen tool-ээр бас зурж өгөх боломжтой. Pen tool-ээр дүрс зурх юм бол бидний зурсан дүрсэл үүснэ ямар нэгэн утга өөрчлөх энэ боломжгүй байж байгаа. За тэгэхээр shape буюу дүрс үсгдэг хэрэглүүрээр бид нэр эндээс дүрсээ аваад ингээд зурх юм бол шууд эхний дүрс бол үүснэ. За тэгэхээр хамгийн эхлээд бид нэр дүрс зурхын өмнө мэдээж хэрэг эндээс дүүргэлтийн болон хүрээний өнгө болон тэтгэрийн стилийн тохиргоонуудыг бас үүсгэж хийж өгч болно. За тэгэхээр бидний fill гэсэн үг нь болохоор дүүргэх буюу үндсэн дүүргэлтийн өнгө байж байгаа. Бид нэр fill гэсэн нэрнээр нь дарснаар fill нь өөрөө цулгуун өнгөтэй байх уу эсвэл fill байхгүй байх уу гэдэг ч юм иймэрхүү тохиргоонууд хийх боломжтой. За хамгийн ихнийх нь болохоор энэ non гэдэг нь fill байхгүй буюу ямар нэгэн дүүргэлтийн өнгө байхгүй үүсгэн гэсэн үг. Хоёр дахь нь болохоор solid color гэдэг нь цул өнгө үүсгэн. За гурав дахь нь болохоор gradient буюу баруунаас зүүнээс баруун ч юм уу нэг тийм уусалттай өнгө өгнө. За дараагийнх нь radial gradient буюу одоо тойрогон хэлбэртэй gradient уусалтын өнгөтэй үүсгэх сонголт байж байна. За тэгэхээр бид эндээс fill-ийг байхгүйгээд заагаад өгч байна. За түүний дараа бид stroke гэдгийг нэрнээр нь дараад stroke-ийг одоо solid color буюу за эдгээр дөрөв нь болохоор түрүүн байсантай яг адилхан. Нэг нь болохоор дүүргэлтийн буюу энэ дүрсийг ямар өнгөөр дүүргэх үү, stroke гэдэг нь болохоор ямар хүрээ өгөх үү гэдэг ялгаатай. Тэгэхээр бид энэ stroke дээр энэ цул stroke-ны төрлийг сонгоод positive-ийн 100% normal ийм хэлбэртэй stroke сонгож өглөө. За бид энийг дараагийн үед буюу shape-ийг үүсгэжтэй бас энийг өөрчлөх, янзлах бас боломжтой байдаг. За OK гэж дараад бид эндээс дүрс зурхад stroke-ныхоо өнгийг сонгох боломжтой. Stroke гэдэг нэрнийх нь артал байгаа өнгөн дээр нь дараад бид энийг цагаан өнгө өгөөд за мөн stroke буюу нөх хүрээнийхэн зузааны тохиргоо бид эндээс өөрчлөх боломжтой 15 пиксел өгч. За ингэм бол бид энэ дотор ямар нэгэн дүүргэлтгүй одоо шууд ийм дөрвөлжин дүрс үүсгэжлээ. За эндээс бид нэр stroke-ныхоо зузааныг өөрчилснөөр янз бүрийн зузаантай үүсгэх боломжтой. За ингэж ерөнхийдөө бол дүрсийг үүсгэн. За дүрс нь үүсгэхдээ бол Shape Layer 1, Shape Layer 2 гэдэг ингээд дүрсний одоо давхарга 1, давхарга 2, давхарга 3 гэдэг ингээд цаашаа үүсээ явчихдаг гэж байгаа. За өмнө хичээлүүдээр үзчихсэн Shape Layer-ыг бид нар сонгочоод дахиад дээрсэн Shape Layer ингээд үүсгэхээр зурх юм бол тухайн layer дотроо 2 дахь дүрс, 3 дахь дүрс гэх ингээд дүрсүүд нь үүсээ явчихдаг учраас бид нар дүрсээ layer-ыг сонгохгүйгээр ингээд дахиад хоосон газар дарж байгаа ингээ үүсгэх юм бол дахиад шинэ layer дээр дүрсүүдийг бол үүсгэх боломжтой байж байгаа. За тэгэхээр иймэрхүү байдлаар бол үндсэндээ бол дүрсийг үүсгэж болох нь. За мөн эндээс бид нэр new-гээд shape layer гээд хоосон shape layer үүсгэх боломжтой. Энэ дотор ямар нэгэн дүрс байхгүй гэсэн үг. Contents нь хоосон. За жишээлбэл энэ дээр бид нэр дөрвөлжин дүрс үүсгэсэн shape layer маань болохоор contents-ийн дотор rectangle буюу дөрвөлжин дүрс гэсэн юм дүрстэй байж байна. За энэ хоёр layer-ыг ингээд устгах. За эндээс бид нэр дөрвөлжин дүрс үүсгэх. За эндээс дөрвөлжин ингээд дүрс үүсгэх. За мөн болно дугуй нэм дөрвөлжин дүрс үүсгэх. За мөн ellipse буюу бөөрийнхий дүрс үүсгэх. За бид нар ингээд дүрсээ үүсгэхдээ shift-ээр дараад явах юм бол бидний пропорци нь тэгш хэмжээтэй буюу өндөр өргөн нь ижил хэмжээтэй дүрс үүсгэх боломжтой. За мөн shift-ээр дарахгүйгээр бид нэр control товчийг ингээд дарснаар яг маусаа татсан цэгээсээ хоёр тийш нэг ижил хэмжээтэйгээр ингээд дээш доош нь болон хоёр тийш ижил хэмжээтэйгээр дүрсийг үүсгэх боломжтой. За мөнтэй хамт дахиад shift командаа дарах юм бол пропорци нь ижил хэмжээтэйгээр төвөөс нь одоо ингээд дүрсийг үүсгэх боломжтой байж байгаа. За эдгээр нь мөн дөрвөлжин дүрсэн дээр ч адилхан. За polygon tool гэдэг нь болохоор таст хэлбэртэй дүрс үүсгэнэ. За энэ тастынхаа хэлбэрийг бид нэр маусаараа ингээд сонгоод өөрчлөх боломжтой. За мөн нэмэлтээр бид нэр keyboard-ныхаа дээшгээ болон доошоо гэсэн сумыг дарснаар энэ тастуудынхаа тоог нэмэх хасах бус боломжтой. За мөн үүнийг дараа бид нэр өгцнийхаа дараа ч гэсэн бас өөрчлөх боломжтой байж байгаа. За үүний дараа start tool гэдэг нь болохоор ийм таст хэлбэртэй ч гэсэн odd гэсэн үг. Үүнсэндээ энэ нь болохоор 5 ийм өнцгтэй байж байна. 5 өнцгийн голд нь хэрвээ бид нэр ингээд өнцгүүд хийгээд тэднийг нь дотогш нь ингээд хумаадах юм бол энэ нь odd болно. За тэгэхээр бид нэр odd-ыг ингэж үүсгэх боломжтой.
За нэг ингээд мөн keyboard-ны дээшээ доошоо дарснаар ингээд тоонуудыг нэгсгэж багасгах боломжтой. За эдгээр дүрснүүд нь болохоор ерөнхийдөө бол After Effects-ээс өрчлөлт тохируулаад өгсөн дүрс учраас эдгээр нь дотроо удирдлага контролуудтай энэ ингээд нэмэх, хасах, за мөн хэмжээг нь өөрчлөх гэх мэтчлэн бол тийм тохиргоонуудтай байж байгаа. За иймэрхүү ерөнхийдөө бол бид нэр үндсэндээ ийм хэдэн 5 дүрсийг бол эндээс үүсгэх боломжтой. За тэгэхээр бид нар энийг shape layer үүсгээд shape layer дотор ингээ үүсгээд явах боломжтой. За тэгэхээр одоо бүгдээрээ shape layer-ийн үндсэн бүтцийг одоо харцгаая. За тэгэхээр shape layer нь бол ерөнхийдөө contents гэсэн үндсэн одоо групп дотор дүрсүүдээ үүсгээд явдаг байж байгаа. За мэдээж хэрэг ямар ч layer-ийн хувьд After Effects дотор transform гэсэн хэсэг байж байгаа. Энэ нь болохоор бид нар мэднэ anchor point, position, scale, rotation гэсэн эдгээр 5 утга байдаг. Эдгээр 5 утгуудыг анимашнд оруулаад болон хөдөлгөөнд оруулах боломжтой. За shape layer-ийн ялгаа нь бид нар энэ дээр contents буюу дотор нь ямар дүрснүүд үүсэх үү, ямар өнгөнүүд үүсэх үү, ямар хүрээнүүд үүсэх үү гэдгийг л сонгоод өөрчлөөд явчих боломжтой байж байгаа. Ямар төрлийн контентуудын дотор бид нар хийж болох вэ гэхээр бид нар эндээс контентсээ сонгоод add гэдэг төвчнээр дараад хамгийн ихнийх нь бид нар group гэдэг контент өгч болно. За групп нь ерөөхдөө бол контент бол биш, хэсэг бүлэг бусад контентуудыг нийлүүлж нэг групп, нэг дүрс үүсгдэг тийм групп буюу бүлэг одоо нэг хайрцаг байж байгаа. За түүний дор үндсэн дүрсийн хэлбэрүүд байна. За дөрвөлжин дүрс, бүрэнхий дүрс, poly star буюу талц хэлбэрийн дүрс. За тэгээд path буюу бид нар зурж үүсгэсэн дүрсийг хэлж байгаа. За тэгээд өнгөний эффектүүд байж энэ нь болохоор дүргэлтийн өнгө, за хүрээний өнгө, за gradient field нь усалттай дүргэлтийн өнгө, за усалттай хүрээний өнгө. За түүний дараа operator-ууд буюу эдгээр дүрснүүдтэй холбоотой operator-уудыг нэрлэж гин. За нийлүүлэх, гүйлгэх, за давтах гэх мэтлэн байдлаар эдгээр operator-ууд нь биднэрт дараа нь анимашн хийхэд бас их хэрэгтэй болно. За тэгэхээр одоо бүгд харцгаа. Эндээс rectangle буюу дөрвөлжин дүрс үүсгэх хэрэглүүрийг аваад бид энэ дээрээс дөрвөлжин дүрс зурхад дотор нь contents дотор нь rectangle буюу дөрвөлжин тэгш өнцөгт гэсэн тийм нэртэй нэг групп үүсэж байгаа. Энэ нь үндсэндээ нэг групп гэдэгтэй адилхан. За бид нар эндээс бүр ялгааг нь сайрахын тулд дахиад хоосон shape layer үүсгээд энэ бүгдээрээ хоосон shape layer гэдээ нэрлэжээ. За үнийг доторх нь харах юм бол contents нь хоосон байж байгаа. За тэгэхээр бидний contents нь хоосон байж байгаа дээр бид нэ add гэдэг дээр group нэмээд нэг group нэмчих болно. За тэгэхээр энэ group нь rectangle 1 гэсэн энэ group байна гэсэн үг. За үүн дотор юу байгаа бүгдээр харцгаая. Энэ дотор rectangle path буюу дөрвөлжин дүрсийг үүсгэж байгаа үндсэн зураас байж гин. За түүнийг stroke буюу хүрээтэй болгож байгаа хүрээ байна. За тэгээ fill буюу дүрхэлтийн өнгө нь мэдээж хэрэг fill бид нар энэ дээрээс хаагаад байхгүй гэдэг тохиолдсон учраас энэ дээрс нүдний анигдсан байдалтай харагдаж байгаа. За бид нар мөн stroke-ийг ч бас харахгүй байж болно. Тэгэх юм бол бид нар rectangle буюу үндсэн дөрвөлжин дүрс үүсгэж байгаа утга байж гин. За үүнийг дэлгээд харах юм бол энэ After Effects тохируулаад өгсөн учраас энэ нь өндөр өргөний хэмжээг нь тохируулж өгч болно. Энэ холбоосыг салгаснаар бид нэр өргөнийг нь өндрийг нь тусад нь өөрчлөх боломжтой болно. За бүгдээ stroke буюу хүрээг буцаад нэ. За тэгээд үүний position-ыг мөн бид нэр өөрчлөх боломжтой. Roundness буюу энэ болонг нь бид нар ийм дугуй хэлбэр рүү бас ингэ оруулах боломжтой юм нэмэлт тохиргоонуудтай гэсэн After Effects цаанаас нь тохируулаад өгсөн. За ингээд бид нар үндсэндээ дөрвөлжин дүрс буюу тэгш өнцөг дүрс үүсгэх нэг юм би дүрс байж гин. За тэгэхээр энэ нь болохоор rectangle гэдэг энэ байж гин. За түүний доор болохоор stroke буюу хүрээний. За хүрээн дээр бид нар бас хэд хэдэн зүйлийг тохируулах боломжтой. За тэгэхээр эндээс бид нар stroke буюу хүрээний өнгийг өөрчлөх боломжтой. За мөн layer-ийн нэвт харагдалтыг бас багасгах боломжтой. За мөн stroke-ны нэвт харагдалт, за тэгээ stroke-ны зузаан бид энэ дээрээс өөрчилж болно. Энэ дээрээс өөрчлөх юм бол энэ дээрс бас адилхан өөрчлөгдөнө. За line cap гэдэг нь болохоор бид хэрвээ энэ тасархай юм зураастай байх юм бол тэрний одоо тойрог нь өнцөг нь одоо ямар байх вэ? За мөн join буюу энэ болонгийн өнцөг нь ямар байх вэ? Ийм дугуй байх уу? Эсвэл юм төгш өнцөгт байх уу? Эсвэл ийм bevelтэй байх уу гэдгийг тохируулж өгнө. За энэ line cap гэдэг нь жишээлбэл бид ийм зураас үүсгэхэд энэний энэ одоо үзүүрний ийм хэрчилттэй байх уу? Альсвал одоо ийм дуурах байх уу гэдгийг тохируулж өгөх боломжтой. Бид нар эндээс shape 1 рүү ороод stroke руу ороод сая нэг үүсгэсэн. Энэ path гэдэг үүсчин. Path нь болохоор бид нар мэдээж хэрэг зүгээр өөртөө зураад өгсөн учраас тийм path байж байгаа. Stroke-ны line cap-ыг бид нар round cap болох юм дуурах болчихно. За project гэх юм бол хааш харж байгаа шалтгаалаад
өөр болчдөг гэж байгаа. Тэгэхээр энэ shape нэг төр устгаад rectangle харъя. Rectangle гэд stroke-ны тохиргоонууд байж гин. За мөн бид нар энэ stroke-н дээр хүрээгээ тасархай зураастай өгөх боломжтой. Энэ дээр нэмэх дээр нь дарснаар тасархай зураастай болно. За тасархай зураасны даашных нь одоо уртынх нь тохиргоо байж гин. За мөн хооронд нь ингэж гүйлгэх юм одоо тохиргоо хийж болно. За мөн дааш дээр бид нар дахиад нэмэлт давж дарснаар gap буюу хоорондын зайг нь бас тохируулах боломжтой болж байгаа. Үүнсэндээ бид нар дааш буюу тасархай зураасны уртыг тохируулах боломжтой. Мөн хоорондынх нь зайг нь ойртуулах, холдуулах боломжтой гэсэн. За дахиад дааш дээр нэг дарснаар дааш 2 гээд 2 дахь даашны урт бүгнийг бид нэр тохируулах боломжтой. За тэгээд энэ дээр хооронд зайг нь бид нэр өөрчлөх боломжтой. Дахиад дарснаар 3 дахь одоо gap буюу хоорондын зайг нь бид нэр ойртуулах боломжтой. Дахиад ингэ нэмээд дааш 3 дахь даашны урт бүгнийг ингэ өөрчлөөд. За гэх мэтчлэн байдлаар бид нар ингэ одоо энэ дээр тасархай зураасны урт, тасархай зураасны хоорондох зай, дахиад тасархай зураасны урт, тасархай зураасны хоорондох зай, тасархай зураасны урт гэдэг ингээд өөрчлөөд явчих боломжтой. За offset-ээр бол бид нар ингээд энэ тасархай зураасуудаа ингээд гүйлгэж болно. За иймэрхүү байдлаар за ингээд ингээд хасаасаад мөн өөрчилж өгөх боломжтой байж байгаа. За тэгээд бид нөгөө stroke-ныхон зузааныг эндээс өөрчлөх юм бол бид нар ийм өөр зузаантай, өөр хэмжигдэхүүнтэй stroke өгч болно. За тэгэхээр stroke-ны тохиргоо буюу хүрээний тохиргоо юм байна. За fill дээр хэдэн тохиргоо байгаа бүгд харъя. Fill дээр мэдээ ширэг өнгийг өөрчилж болно, нэвт харагдалтыг өөрчилж болно. За ингээд бид нэр өөрсдийнхөө хүссэн загвартай ямар нэгэн одоо дүрсээ бол үүсгэж болох нэ гэсэн үг. За үүнээс бид нар нэг зүйлийг ойлгох ёстой нь ямарваа нэгэн групп үсгэхэд тухайн группний трансформ буюу дахиад энэ группнийхэн трансформ тохиргоо байж байгаа. Трансформ тохиргоо нь бидний нөгөө нэг layering трансформ тохиргоотой төстэй мэдээ ширэг anchor point, position, scale гэж байна. За тэг rotation, opacity гэж байна. Энд дээр нэмэгдэж орж ирсэн юм нь болохоор skew болон skew-ийн axis гэж байна. За skew гэж юу юм бэ гэхэлэр за бидний үүн дээр харъя. Трансформыг за группийн энэ тухайн группийн трансформ шүү. Энэ дотор нь энэ 3 төрлийн байж байгаа. Тэгээ энэ 3 төрлийн юм энэ трансформер удирдагдана л гэсэн үг. За тэгэхээр бидний одоо layer-ийг харъя л та. Layer-ийг харах юм бол layer-ийн төв нь бол энд байж байна. Эндээс ингээ яг голтой төвдөө чинь. Тэгтэл дүрс маань энэ дээр төвөөс ийшээ гүйцсэн байж байна. Бид нар эндээс ингээ зурцсан учраас те. Тэгэхээр яаж энийг төв дээр нь аваачих вэ гэхээр бидний position-ыг 0 0 болгосноор яг энэ layer-ийн төв дээр очино гэсэн үг. За тэгээ scale-ийн болохоор бид нар ингээ томруулж жирүүлэн position-ын байршлын өөрчлөн anchor point-ийнхаа хэмжээг гүйлгэх гэсэн үг. За тэгээд skew гэдэг нь болохоор одоо ингээ хоёр тийш ингэж сунгана гэсэн үг. За тэгвэл skew-ийн axis нь болохоор 0 градус буюу яг босоод тэнхлэгт энэ хоёр тийшээ ингээ сунгаж байгаа. Тэгвэл энийг ингээ өөрчлснөөр энэ тэнхлэгийн дагуу хоёр тийшээ, энэ тэнхлэгийн дагуу ингээ хоёр тийшээ гэх мэтэн байдлаар бид нар skew-ийн axis-ийг бид нэр өөрчлөж болно. За жишээлбэл бид нар харъя. Энийг бид нар skew-ийн 0 гээд skew axis-ийн 0. За бид нар энийг 45 градус ийшээ гүйлгээд 90 градус ийшээ гүйлгээд хэвтэй тэнхлэгт болгочих. Тэгэх юм бол дээшээ доошоо ингэж skew нь орно л гэсэн үг. За ингэж. За тэгэхээр нэмэлтээр бол энэ skew гэдэг юм байж байгаа. За энэ болохоор группийн тохиргоо шүү. За одоо бид нэр хоосон layer харъя. Бид нэр хоосон layer дээр энэ группийг устгахчээ. Контент дээр сонгож байгаа энэ дээр нэмэх нь групп гээд энэ групп нь өөрөө дотор хоосон бөгөөд энэ группийн трансформ байж байна. За тэгэхээр энэ shape layer-ыг устгаад бид нар эндээс контент группээ сонгоод энэ дээр rectangle гэж үсгээд rectangle-ийн доор stroke гэж үсгэе. За rectangle гэдэг нь болохоор үндсэн дүрс байж байгаа. Дүрсний өргөн өндөр ингээд position өөрчлөлт roundness нь бид нэр өөрчилж болно. За бид нар stroke өгсөн stroke-ныхоо мэдээ ширэг өнгийг өөрчилж болно, мөн зузааныг өөрчилж болно. За ингээд бид нар нэг групп дотор нэг дүрс өгөөд stroke буюу одоо хүрээ өгөөд за ингээд нэг групп үсгэжлээ. За үүнийг бүгдээрээ дахиад нэрийг өөрчлөх буюу enter дараад rectangle гээд өөрчилж болно. Эсвэл миний дүрс гэдэг ч юм уу ингээд өөрчилж болно гэсэн үг. За тэгэхээр эндээс ингээд зураад өгсөн бидний энэ ямар нэгэн дүрс маань болвол нэг групп дотор ордог. Polyester гэдэг нь өөрөө нэг групп бид энэ нэрийг өөрчилж болно. За группын дотор polyester pathтай, за тэгээд stroke-тэй, fill-тэй, fill-ийг устгахч болно. Харагдахгүй учраас за тэгээд transform control-тэй. Ерөнхийдөө бол shape layer-ийн бүтц бол ийм байж байгаа. За тэгээд бид нар энэ дээр stroke-ийн одоо ингээд зузааныг өөрчлөх, за мөн энэ болонгийн энэ тойрогтой stroke-ны тойрог учраас энийг line cap-ыг round cap болгоод за line join-ыг round join болгоод бид нар ингээд
өөрчилж болно. За тэгээд stroke-ныхаа зузааныг дахиад баг зэрэг өөрчлөе. За Polystar-ын хувьд болох юм бол бас After Effects-ийн цаанаасаа өгөгдсөн shape буюу дүрс учраас бид нар эндээс хичнээн одоо ийм талтай байх вэ гэдгийг нь бол өөрчилж болно. За мөн position байж гин, rotation буюу эргэлт байж гин. Бид энийг 0 гэд өгч. За inner radius гэдэг нь болохоор энэ дотор энэ болонгийн radius байж байгаа. Дотор болонгийн radius. За гадар одоо одны radius бид энийг өөрчилж болно. За inner roundness гэдэг нь болохоор доторын roundness. За бид outer radius-ыг баг зэрэг нэмж байгаа. Харъя. Дотор талын хэсгийг бидний ийм дугуй байдалтай буюу хурц өнцөхгүй болгож болж байна. За мөн гадна талынхыг бид нар бас хурц өнцөхгүй болгож бас ингэ болно. За иймэрхүү байдлаар бид нар ийм сонирхолтой бас дүрснүүд хийгээд анимашн оруулах боломжтой. Энэ нь өөрөө layer учраас бид нар RS-гээ дараад rotation-ыг гаргаж ирээд мөн ингэ эргүүлэх боломжтой. За тэгэхээр энийг төв дээр нь авчихсан тул бид нар мэдээж хэрэг layer-ийн тухайн контент дотор байгаа group-ийн transform-ийн position-ыг бид нар 0 өгөөд төв дээр авчих болно. Аль эсвэл Alt Control Home дараад шууд энэ anchor point-ийг тухайн дүрсний төвд авчиж болно. Бид нар өмнөх хичээлүүдээс үзэж ирсэн. За ингээд бид нар одоо content-ийн transform-ийн rotation-аар энийг одоо эргүүлж болно. Аль эсвэл тухайн content-ийн Polystar гэсэн группийн transform-аар нь одоо бас эргүүлж болно. Энэ ялгаагүй. Бид нар нэгэнтээ shape-ийн өөрөө группийн дотор transform-тай байна гэсэн. Энэ дээр дахиад энэ групп дотор бид нар дүрс нэмж болно. За жишээлбэл энэ дээр бид нар ellipse гэх бүрэнхий дүрс нэмчихье. За ellipse-ийн тохиргоо нь болохоор бид нэр энэ stroke-ийн тохиргоор явчихна. Яа тэгэхээр бид нар энэ layer дотор буюу group дотор байгаа энэ тэр хоёр дүрс нь энэ доор нь ямар эффект орж ийн тэр эффектээр яг ижилхэн болчихлоо. За бид нар stroke-ийн эндээс ингээд хэмжээг нь өөрчлөхөд энэ дотор нь байгаа дүрсний stroke-ны бас хэмжээ өөрчлөгдөнө. За мэдээж бид нар ellipse дээр дотор байгаа size-ыг өөрчилж болно, мөн position-ыг өөрчилж болно. За тэгэхээр одоо та нар гайхаж ирсэн нь ганц нэг зүйлийг ойлгож эхэлж байгаа. Бид нар үндсэн layer дээр transform controlтай. Үндсэн layer дээр transform controlтай. Энэ дээр нь position буюу байршил гэж байгаа. Энэ байршил нь юм бэхээр энэ anchor point-ыг зөөгөөд үндсэндээ бол layer space буюу яг энэ координатын хувьд хаана байрлах вэ гэдгийг бид нэг заад өгч байгаа. 960 540 гэх юм бол 1900 1080 composition-ыг яг төв дээр ирчихнэ. За тэгээд энэ дүрснүүд нь дахиад дотроо өөрөө positionтэй байж байгаа. За жишээлбэл Polystar-ын positionтэй байж байна. Энэ positionтэй байж 0 0 гэдэг. За тэгтэл ellipse нь өөрөө size буюу одоо энэ зузаан буюу тойргийн хэмжээ тэгээ positionтэй байж байна. Яагаад юм байгаа юм бэ гэхээр бид нар group дотор байгаа дүрснүүдийг өөр байрлалд бас оруулахын тулд бид нар энэ дээр position гэж байж байгаа юм. За энэ position-ыг өөрчлсноор бид нар энэ хоёрыг хооронд нь тавцахгүй ч юм жоохон өөр хэмжээнд оруулж болно. Ellipse-ийг мөн хажууч нь болох ч юм болгож болно гэсэн. Тэгээ group дотор байгаа дүрснүүд нь дээр доороо ороод аль нь дээрээ байгаа нь дээрээ харагдаад аль нь доороо байгаа нь доороо харагдана. Гэхдээ бид нар энийг stroke нь нэг stroke учраас дээр доороо байгаа нь ялгагдахгүй. За тэгэхээр бид нар эндээс ellipse-ийг устгаад contents дээр дахиад нэг хоосон group ч юм уу өгж жоод энэ group дотроо бид нар за ellipse өгөөд энэ дээрээ stroke өгч. За энийхэн stroke-ийнх нь зузаан баг зэрэг нэмээд энийг өөр өнгөтэй өгч. За жишээлбэл ийм ягаан өнгөтэй. За тэгэхээр энэний группийг бид нар энэ групп нэг өгч, энийг хаагаад энэ группийн transform бид нараас өөрчилж болно. Энэ 0 0 байж. Гэхдээ тухайн ellipse-ийн position-ыг бид нар бас нөлөөлөх хэрэгтэй. За тэгснээр бид нар одоо тухайн дүрс нь өөрөө төв дээр очно гэсэн үг. За ингээд бид нар үндсэндээ нэг shape layer дотор Polystar болон group 1 гэсэн групп нэшлээ. Бид нар энийг магадгүй Polystar 2 гээд өгч болно. Гэхдээ энэ Polystar биш шүү дээ. Энэ чинь бол ellipse. Ellipse буюу дугуй дүрс байж байгаа. За тэгээд бид нар энэ position-ыг нь ийш нь зөөгөөд байршлын энэ авчираад за одоо та бүхэн харж байгаа энэ ellipse нь Polystar-ын доор орж байна. За төвлөрхөн дээр нь оруулах гэхээр яг энэ адилхан одоо layer-үүд нь байж байгаа. Энэ content дотор ellipse-ийг дээр нь гаргачих юм бол ellipse-н дээр нь гарч байна. Энийг дээр нь гаргачих бол энэ дээр нь гарч байна. За иймэрхүү байдлаар. Тэгэхээр бид нар энийг Polystar 1 гэсэн нэг нэрийг нь өөрчилж болно. Яа тэр энэ чинь өөрөө group баггүй юу? Group дотор дүрс ороод stroke орчиж байгаа. Group-ийн тохиргоо орчиж байгаа. Ерөнхийдөө бол shape layer-ийн бүтцэн нь ерөөсөө л энэ. Бид нар content дээр дахиад ямар нэгэн group үсгүйгээр дахиад юм нэмж болно л доо rectangle гэдэг дүрс үсгэж болно. За rectangle гэдэг дүрс үсгэж юм бол энэ нь өөрөө юуны тохиргоор явах вэ гэхээр бид нар энэ хамгийн доор байгаа группийн тохиргоор авчна.
За rectangle дүрс нь өөрөө үүсээд энэ дэр ямар нэгэн байдлаар энэ дэр эффект ороогүй гэж. Одоо хүрээ ч юм уу дүүрхэлт юм ч юм уу байхгүй. Тэгэхээр бид нар энэ дэр нэмхэн филгээд хүчж болно. Гэхдээ энэ дэр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Групп дотор байгаа эффектүүд нь строкын дээдлийнхаа дүрснүүдэд үйлчлэнэ. Энэ дотор байгаа строк мөн дээдлийнхаа дүрсэнд үйлчлэнэ. Тэгтэл бидний энэ дотор групп үүсгэхгүйгээр фил өгчлөө. Тэгмээд бүх дүрснүүдэд фил өгч чинь гэсэн үг. Бүх дүрснүүдэд. За тэгэхээр юу болоод байна гэхэлэр бид нар эндээс эдгээр өнгөний эффектүүд нь дээрээ байгаа бүх дүрснүүдтэй эффектийг өгдөг байж байгаа. Хэрвээ энэ rectangle филийг зөвхөн бид нэр энэ rectangle дээр үгүй энэ филийг rectangle дээр үгүйх юм бол биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр биднэрт групп хэрэгтэй. Нэг хоосон групп үсгээд үнийг энэ дотор оруулаад үнийг энэ дотор оруулчихна. За тэгэх юм бол rectangle энэ фил нь өөрөө энэ болчихно. За энэ филийг бид энэ дээрээс нь ингээд солиод өгөх боломжтой. Ингээд. За одоо нэг зүйлийг харъя. Энэ гурван дүрсэн дээр бид нэр дахиад шууд нэг строк өгч болно. Гурван дээр нь орно гэсэн. Хамгийн доор нь өгчих юм бол. За нэг цуцааныг нэмээд энийг тэгтээ өөр өнгийн строк өгчөөл да нэг магадгүй юм гүн цэхэр өнгийн ч юм уу юм строк. За строкны цуцааныг ингээд өөрчилж болно. За тэгэхээр бидний энэ нөгөө дүрснүүд маань жишээлбэл энэ группийн энэ дүрсийг бид нэр хаашаа чаваачсан бай. Яг энэ строктой байна. Строкийн өнгийг нь өөрчилж болно. За яг тэгэхээр бид нэр энэ гурван лейерийн доор строк өгч учраас тийм байж байгаа. За энд би эдгээр 5 төрлийн дүрсийг бэлдсэн байж байгаа. За эдгээр 5 төрлийн дүрсийг одоо хэрхэн тохиргоонуудыг өөрчлөх болон property буюу утгуудын талаар бүгдээр үздэцгээе. Эдгээр 5 дүрсийг After Effects тодорхой утгуудтайгаар буюу тохиргоотойгоор өөрчилсөн бэлдсэн байдаг. Тэгэхээр бүгдээрээ эдгээр утгуудыг өөрчилж хэрхэн эдгээр дүрсүүдийн хэлбэрийг өөрчлөхийг харцгаая. За эхлээд rectangle буюу дөрвөлжин дүрс гэж байна. За магадгүй нэг тэгш өнцөг дүрс гэж бас хэлж болно. За тэгэхээр дүрсүүд бол эдгээр дүрс үүсгэх хэрэглүүрээс эдгээр 5 дүрс бол үүснэ. Бид нэр Q үсгийг дарснаар эдгээр 5 дүрсийг ингээд солиод байх боломжтой. За хичээлийн эхлээд бүгдээ үзсэн тухайн дүрсийг сонгоод бид нар маусаар ингээд зурснаар тухайн дүрсийг шууд үүсгэх боломжтой байж байгаа. За ингэж үүсгэх болон маусаар буюу гараараа үүсгэх нь бас адилхан тохиргоотой. За бүгдээрээ тохиргоог нь харцгаая. Эхлээд rectangle буюу дөрвөлжин дүрс рүү ороод тохиргоог нь харах юм бол бид нар нэгүсэндээ энэ дээр байгаа групп нь өөрөө rectangle гэж нэрлэгдээд дотор нь rectangle path буюу энэ дүрс ороод за тэгээд энэ нь өөрөө ингэж нэрлэгдсэн байж байгаа. Тэгээ fill болон stroke гэсэн эффекттэй. Тэгээд группийн тохиргоо мэдээж байна. Энэ transform гэх rectangle гэж нэрлэлсэн нь өөрөө групп нь rectangle гэдэг нэртэй учраас тэгж байгаа. Хэрвээ бид нэр rectangle гэдэг арт талд нь ямар нэгэн тооч юм нэр бичих юм бол энэ тохиргоо нь энэ болчихно гэж хувирж өөрчлөгдөнө. За нэг ингээд арилгачих. За тэгэхээр rectangle path гэдэг рүү бүгдээрээ ороод энд бол 3 тохиргоо л байж байгаа. Энэ нь болохоор тухайн дүрсний өндөр ба өргөний тохиргоо. Мэдээж хэрэг бидний нуртлын холбоосыг тасалснаар өргөн өндрийг тус бүрднээ одоо ингэж тохируулах боломжтой болно. За энд байгаа нэг хоёр сум нь ямар ч тань бэ гэхээр бид нэр line буюу энэ stroke нөрөө дүрс нь зурагдахдаа баруунаас зүүн эсвэл зүүнээс баруун тишээ гэсэн ийм тойргийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ нь үндсэндээ дүрс нь эндээс эхлээд энд төгснө. Эсвэл эндээс эхлээд ишээгээ төгснө гэсэн одоо чиглэлийг одоо заасан дүрс байж байгаа. Бид нар энийг дараа нь анимашн хийхэд одоо энийг илүү ойлгох болно. За түүний дараа position буюу тухайн дүрс нь өөрөө групп дотроо хаана байрлах вэ гэдэг байрлалыг бид нар бас өөрчилж өгч болно. Тэгэхээр энэ layer-ийн хувьд болох юм бол layer-ыг би энд авчирчихсан. Тийм учраас группийн position нь 00 гэж өгөхөд энэ тухайн layer-ийн энд байгаа position дээр ирж байгаа буюу тухайн layer-ийн position нь өөрөө 428 540 гэсэн position дээр байна. Тийм учраас бид нэр одоо энийг 00 гэж өгсөн байхад энд байна гэсэн үг. За тэгээд түүний дараа roundness буюу энэ rectangle-ийн энэ дөрвөлжин дүрсийн булгынх нь өнцгийг одоо ингэж дугуйг болгох одоо функц байж байна. Бидний нэг хамгийн ихээр нөхөд бидний дүрс бол ингээд бүрэн хэлбэртэй харагдана. За тэгэхээр rectangle буюу дөрвөлжин дүрсний тохиргоо бол эдгээр 3 тохиргоо байдаг байна. За түүний дараа биднэрт rounded rectangle буюу дугуйг хэлбэртэй rectangle гэж байгаа. За энэний ялгаа нь юу юм бэ гэхээр энэ нь ерөөсөө яг адилхан rectangle path буюу rectangle-ыг яг энэ дүрснөөрөө өгдөгцөн. За тэгээд түүн дээр энэ roundness нь баг зэрэг их багтай шуманд тохиргоогоор өгөгдсөн байгаа гэсэн үг. Үгээрээ л ялгаатай. Энэ хоёр бол адилхан. За анзаарсан бол энэ хоёрыг ойролцоо тавиад энэ хоёрыг ойролцоо тавьсан. Тэгэхээр нэг үндсэндээ энэ хоёр бол нэг дүрс, мөн энэ хоёр бол нэг дүрс. Тохиргоонууд нь баг зэрэг өөр гэсэн үг. За мөн
дугуй дурсан болох юм бол бид нэр дүрс өгөөд энийг эндээс түрүүний раунднесыг бид нэр ихсэх юм бол бас дугуй дүрсийг өгч болно. Гэхдээ дугуй дүрсний хувьд харах юм бол биднэрт size болон position гэсэн хоёр тохирол байгаа. Яа тэгэхээр энэ нь үргэлж ямар ч хэмжээтэй том байсан үргэлж дугуй байна гэсэн үг. Хэрвээ энэ дүрсийг бид нэр хэмжээг нь томруулах юм бол энэ өнцөг нь илүү мохоо болж ирнэ. Яа тэгэхээр бид нэр энийг roundness-ийг 21 пиксел гэж өгсөн. Тэгэхээр эндээс ийшээгээ 21 пиксел, эндээс ийшээгээ 21 пиксел энэ хоёрын хооронд л дугуй хэлбэр орно гэсэн үг. Тэгэхээр томрох цум энэ том дүрсний хувьд 21 пиксел бол жижиг харагдана. Тэгэхээр үүгээр ялгаатай. Хэрвээ бид нар энийг roundness-ийн хэсгээд ингээд дугуй болгоцсон ч гэсэн size-ийг ингээд нэмэгдэх юм бол энэ нь удахгүй энэ 98 пикслээс илүү энэ хоорондох цаа 98 пикслээс илүү болох юм бол мэдээж дугуй харагдахгүй болно гэсэн үг. Иймэрхүү. Тэгэхээр дугуй дүрсийг бас ашиглах нь даваа талтай зүйлсүүд байгаа. Мөн энэ roundness-ийг ашигласан дүрсэнд бас даваа талтай зүйлс байгаа. Магадгүй дөрвөлжин байж байгаад бүрэн болж хувирахад бид энийг roundness-ийг нэмчнэ гэсэн үг. За түүний дараа биднэрт polygon дүрс байж гин. За polygon дүрс нь болохоор дотроо бид нар эндээс polystar гэсэн энэ дүрсийг өгсөн. За polystar нь өөрөө type нь polygon уу эсвэл star гэдгийг сонгоод өгчнө. Нэг үндсэндээ star нь болох юм бол бид нар эндээс star-ыг сонгоод өгсөн л гэсэн үг. Эндээс type нь star-ыг сонгоод өгсөн. За эхлээд бүгдээ polygon-ыг харъя. Polygon болох юм бол мэдээж хідэн талтай байх уу гэдгийг 5 тал ч юм уу 6 тал ч юм уу ингээд талуудыг нь ихсгэж болон богсгож болно. Бид нар 4 гэж их юм бол мэдээж хэрэг энэ дөрвөлжин дүрс болно. За 5 гэж их юм бол мэдээж хэрэг энэ 5 тал дүрс болно. За polygon гэдэг нь өөрөө таст хэлбэртэй гэсэн үг. За position мэдээж байна, rotation байна. Rotation нь өөрөө тухайн дүрсний эргэлтийг илэрхийлж байна. За үүн дээр out radius буюу хэмжээ гэсэн үг нь өөрөө size гэсэн үг. Энэ хэмжээний үндсэндээ бид нар энэний хэмжээ, эдрийн хэмжээг өөрчилж байгаа адилхан. Энд одоо урталт нь хэмжээ буюу size гэж байхгүй ба. Тэгэхээр бид нар эндээс out radius-ыг нэмснээр тухайн дүрсний одоо хэмжээг нь өөрчилж болно гэсэн үг. За түүний дараа out roundness буюу үндсийн одоо дугуйралт байж байна. Тэгэхээр бид энийг нэмснээр тухайн дүрс нь өөрөө хорц өнцгөн баг зэргийн дугуй болж харагдана гэсэн үг. За бүр томруулж байгаад бүгдээрээ харъя. Эндээс out roundness-ыг нэмснээр тийм болж өөрчлөгдөж байна. За star-ыг бүгдээрээ харцгаая. Star нь бол мэдээж хэрэг бид нэр эндээс star-ыг сонгоод өгчихсөн. За polygon байж байгаад star болгосноор юу өөрчлөгдөв вэ гэхээр энэ дэр inner radius гэдэг зүйл болон inner roundness гэдэг хоёр тохиргоо нэмэгдээ гараад ирнэ. За энэ ямар ч учиртай юм бэ гэхээр мэдээж хэрэг бид нар энийг харах юм бол төстэй харагдаж байгаа. Тэгэхээр эдгээр 5 одоо талстын голд нь бас нэмэлт хуваалтууд орж ирээд тэр нь өөрөө инер буюу дотоод хуваалт гээд ороод ирчихэж байгаа. Тэгээ дотоод хуваалтыг бид нэг багасгах. Дотогш нь одоо size-ийг багасгаснаар 5% буюу энэ дүрс үүснэ гэсэн үг. Тэгээд бид нэр гадар радиус буюу том жижиг хэмжээ. Тэгээд inner radius. За мэдээж хэрэг inner roundness буюу дотор одоо өнцгийн мохолт, гадар өнцгийн одоо мохол буюу дугуйралт. Иймэрхүү байдлаар өгнө гэсэн. За энэ star tool-оор бол бид нэр бас олон гоё дүрснүүдийг бол ингээ үүсгэж болно. Мэдээж хэрэг бид эндээс stroke-ыг нь баг зэрэг багасгаад inner radius-ыг мөн бас багасгаад ингээд иймэрхүү болон иймэрхүү байдлаар энэ төр бас дүрсүүдийг зөвхөн 5% бас иймэрхүү дүрсүүдийг өгч болно гэсэн үг. За тэгэхээр эдгээр тохиргоо нь бол дүрсийг өөрчлөх, ерөөдөө хэлбэрүүдийн өөрчлөх After Effects-ээс өгөгдсөн эдгээр дүрсүүдийн тохиргоонууд байж байна. За layer-ийн бүтэц ажиллагаа бол ерөөдөө бол ийм байх нэ. За дараагийн хичээл дээр бид нэр layer-ийн animation буюу хөдөлгөөнд оруулах тэр хэрхэн яаж одоо эдгээрийг хөдөлгөхийг үзэх болно. За мэдээж хэрэг бид нар transform дотроос үндсэн одоо хөдөлгөөнийг анимашнуудыг бол хийж болно. Гэхдээ энэ layer нь өөрөө зурагдаж гарч ирж байгаа болон layer-үүдийн эдгээр операторуудыг ашигласан энэ анимашныг хэрхэн хийхийг дараагийн хичээл дээр үзэх болно. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.